Өдрийн мэнд. Тэгэд бид нар Тэнгэрийн өдрүүдээр газар дэлхий дээр амьдрах нь гээд Тунда Бакар пастрын зүйлсүүд орчуулагдаад гарсан байгаа. 1-р хэсэг, 2-р хэсэг ихэнх нь сонссон бах, бас уншсан бах. 3 өдөр бас сувдаагч онлайнаар илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Сонсоогүй сонсоорой. За тэгээд энэ Тунда Бакрын орчуулга гарч эхлэхийг сонсоод догтлсон. За догтлоо лээ. За хаста нэг нууц байна. За хаста энэ нууцыг л хаста яаж хийж байгаа л гэд бодчихлоо. Тэгээд орчуулгадаж гарлаа. Тэгээд уншлаа. Хуваалцлаа. Дотны хүмүүстэйгээ хуваалцж ярилцлаа. За энэ талаар юу ярьж бодож байна? Энд нэг юм байгаад байна. Энд нэг нууц оршоод байна. Яг алах гээд байна. Яг энийг мэдчихвэл гэд. Тэгээ айгүй тийм догтлол бүр амар ийм хүлээлт баяр дотор уншиж эхэллээ. Тэгээд тэр номлол өөрөө над руу номлож эхэлсэн. Амьдрал дотор маань. Тэгээ тийм чих амар баярлал ингээл теста ингээл амар нэг тийм юм хүлээлттэй байсан л та. Тэгээ тэр дунд яриад яваад нэлээ олон хүмүүстэй ярилцаад тэгээ нэг зүйлийг ойлгосон. Тэгээ өөрийнхөө хандлагыг олж харлаа. Тий. Тэр амар байсангүй. Тий. Хандлага яригдаж эхэллээ миний дотор. Тэгээд өөрөө болохоор миний яг нөгөө хандлагууд маань яг бурхан дотор өсгөөд түүний амлалт руу эдэн рүү орох гээд байна уу? Харин миний дотор буй хандлага нь яг ямар вэ? Тэ эсвэл бялхах гээд байгаа мó? Баян болмоор байгаа мó? Гэдэг юм ерөөсөө ингээд шууд яриад за тэгэл ерөөсөө 7 хоногийн туршил явлаа. Тэгэл унлаа, инглээ, бослоо. Тэгээд өөртөө нүүр туллаа. Өөрийгөө хинбэ гэдгээ олж харлаа. Тэр үг бол угаасаа амьд хүчтэй, идэвхтэй. Учираас бидний дотор заавал юм хийх ёстой. Заавал ил гарч иж дараагийн хүү бидний дотор дүүрэх асуудал яригдана. Тэр бол одоо бүр тодорхой болсон. Тэгэд өөрөөсөө нухацтай асуултуудыг асууж эхэллээ. Тий. Би үнэхээр бурханд хайртай юу? Би үнэхээр түүнийг баяртайгаар дагахад бэлэн үү? Миний дотор юу байна? Миний дотор тэрслэл байна уу? Эсэргүүцэл байна уу? Миний дотор одоо нэг тийм дураараа загнасан би л авах ёстой, би л авмаар байна гэдэг хүслүүд байна уу? Гэдэг хүчтэй асуултуудыг өөрөөсөө асуулаа. Яагаад гэвэл миний сүнс өөрөө энэ асуултанд ингэж надад итгэвчүүлж гаргаж ирлээ л дээ. Тэ. Би болохоор болж ийн өөстө nice гэж бодоод байсан чинь бас үгүй байна. Үг үнэхээр ухаж ийн намайг. Тэг үнэхээр талархаж байна. Тунда Бакар пастрын үгсүүдэд талархаж байна. Орчуулсан пасторудтай талархаж байна. Бидэнд энэ их хүчирхэг үгсүүд ирж байгаа нь үнэхээр ямар гайхалтай вэ? Нууцуд бидний өмнө ил гарч ийн. Бидний дотор буй ширхэг хольц бүр ил гарахаар нэгж шийдсэн байна. Бурхан өөрөө бидний дотор нухацтай, нэгт хариуцлагатай ажиллахаар бүр шийдсэн байгаа учраас бид өнөөдөр арай өөр төвшин рүү орж байгаа гэж тунгаглагдж байгаагийн чинь бодит биелэл одоо илэрхийлэгдэж гарч ийн. Хариуцлагатай хөвгүүд огтоо, дуулууртай төлөвсөн хөвгүүд огтоо тэр нэгэнд гаргаж ирэхээр шийдсэн байна. Тэхийн тулд өнөөдрөх шиг бид өмнөх өдрүүд шиг алхах боломжгүй болчихжээ. Тэгээ энэ сайн юм. Үнэхээр хүү бидний дотор бүр дүүрээд биднийг бүр ингээд бэлхаагаад хүү биднээс илчлэгдэж гарахын тулд бидний дотор буй зүйлсүүд байхгүй болох ёстой, өөхөх ёстой. Тэгээ би өөрийгөө харсан л та би ямар амар хүчтэй махан бие дотор амьдарч байна. Тэ хүчтэй байна. Ярьж гин өөдөөс ярьж гин чи тийм штэ ийм штэ сайн штэ муу штэ эсвэл хитрхи буруутгах чинь хитрхөө сайшааж гин бид нар энэ дотор төөрж болохгүй бид нар үгэн дотроо тэгээ бид нэр хэн байх штэ тэр байр суурин дээр зогсохгүй бол үнэхээр ганхна
Тэг хүү томорч махан би шахагдах ёстой юм аа. Тэгээ одоо хүү томорхын тулд бидний дотор өгөгдсөн нөгөө ариун сүнс чинь бидний дотор нөгөө хүү тэнцвүүлэхийн тулд хүүг дүүрэхийн тулд тэр сав чинь цэвэр байх ёстой үстэй. Цэвэр байх ёстой штэ. Хүү орж ирэх сав цэвэр байх ёстой. Тэгэхийн тулд ариун сүнс бидний өгөгдсөн. Тэгвэл ариун сүнстэй хамтраад бид нар өнөөдөр цэвэр болохоор шийдэх ёстой байна. Бүр шийдэх ёстой байна. Тэрслэл хэрэггүй, тайлбар хэрэггүй, эсвэл өөрт байгаа боломж болцоогоо ярихад зогсоох хэрэгтэй бид нар. Зөвхөн түүн дээр тулгуурлаад хүү юу хүсэж байгаа юм. Тэг баялагч чухал биш юм байна гэж сүултээ миний дотор тодорж гарч ирсэн. Баялагч чухал биш. Би энэ дэлхий дээр бялхаж амьдрах нь тийм чухал юм уу? Би тэрэн дээр их төвлөрсөн байна лээ. Өөрийгөө харсан. Гэтэ яг үндэ өгөхгүй байсан ч тэр тийм чухал биш. Гагцгүй эцэгтэй энэ газар дэлхий дээр хамт амьдрах нь хамгийн чухал байна. Тэгэх юм бол та мөнхийн улс руу очихдоо яг л тэр оршуу дотор амьдрах шүү. Та энэ газар бурхныг таньж мэдгүй. Энэ газар зүгээр л бялхлыг хайгаад, энэ газар зүгээр л амар тайвныг хайгаад, энэ газар зүгээр л нөгөө дагалдах юмсуудыг хайгаад амьдрч болно. Бид нар тэгсээр ирсэн. Тэгтээ хэрвээ тэгэх юм бол эцэг таныг таньж чадах уу? Та түүнтэй оршууд амьдарч байна. Та мөнхийн ус дотор амьдарч байна уу? Өнөөдөр мөнхийн ус таны дотор ороод ирсэн байгаа юм байна. Тэгвэл энэ оршууд дотроо та яг тэр газарч энэ ертөнцид ч амьдарч чадчихна уу? Тэгэх юм бол бид өөхөд ямар ч асуудалгүй байхгүй юу? Зүгээр яг мэддэг газар л яваад очино. Бидний нөгөө нэг бодит энэ нөгөө нэг энэ зүйл чинь л өөрчлөгдөхөөс бидний энэ дотор буй зүйлс чинь яг хэвэндээ ууtiin штэ. Гэж шууд яваад дахиад орчихно. Энэ миний газар штэ. Би энд амьдарч ирсэн штэ. Хоёлаа ингэжсэн штэ гэж. Эцэгтэй дараагийн нөгөө нэг ажиллагаануудын талаар яриад явах нэ. Тэгэхээр төвлөрлөлөө бид нар маш сайн харах хэрэгтэй. Би бол өөрийгөө боддог л доо би эдэнд амьдардаг л гэж боддог. Өнөөдрийг хүртэл эдэнд амьдардаг. Би мөнхийн усын өдрүүд дотор алхаж байгаа бүрэн хүлийн зөвшөөрж байна. Тэгвэл одоо жоохон нухацтай байгаад хүү чиний дотор дүүргэгдэх, хүү чамаар илэрхийлэн харагдах, Есүс харагдах. Есүс ингээд гудамаар явж байхад хүмүүс түүнийг таньдаг байсан шүү дээ. Таньдаг байсан. Эдгэрлийг авч исэн. Хүүгээс зуурж исэн хитэн мянгаараа дагаал өсөд цангаал тэгэл Есүс залхаар хоололдог шүү. Хэдэр таньж байгаа байхгүй юу те? Тэгэхээр тэр хүү тэр танилт одоо биднээр илэрхийлэгдэх нь айгүй чухал байгаад байна л та. Тэд бас мөн надад хэлсэн. Одоо бид нар маш олон жил ингээд сайн мэдээ сонссон тий сайн мэдээ сонссон Есүс Христ байдаг загалмай дээр цавлагдаад таны төлөө өгсөн хүүд итгэгч хинж мөхгүй мөн хамтаа болно. Энэ сайн мэдээ бүгд мэддэг болцсон одоо. За дараагийн төвш нь одоо тэр сайн мэдээг мэддэг болцсон хүмүүс нь одоо харах хэрэгтэй шүү дээ. Энэ нөгөө яриад байсан сайн мэдээ чи энэ юм шүү. Энэ нөгөө Есүс чи юм шүү. Энэ нөгөө нэг Бурхны тухай яриадсэн бурхантлаг амьдрал чи энэ юм шүү. Гэдг нь одоо бидрээр харагдах ёстой. Энэ сайн мэдээ бидрээр дамжуулан тунгаглагдах ёстой цаг үед бид нар амьдарч байгаа юм байна. Тэрнээсгүй болвол одоо нөгөө анхдагч сайн мэдээ шүү дээ. Есүс Христ бол таны төлөө өгсөн гэдэг бол биш шүү. Одоо та амьдарч харуулах хэрэгтэй. Есүс таны төлөө яаж өгсөн? За та тэгвэл өгсөн Есүсийн төлөөсөн дөр та яаж амьдарч байгаа юм? Та энэ дэлхий дээр яаж засаглаж байгаа юм? Танаас харах юм байна. Бидрээс харах юм байна. Тэгэхээр одоо тэр зүйл чинь бидрээр илэрхийлэгдэх тэр нухацтай цаг ирсэн байна л да. Тэгээд сүүлийн үед нухацтай байдлын талаар аяг их ярьж байгаа. Тэгээ энийг ч гэсэн би хүлээн зөвшөөрч байна. Миний ам бол тэгээ зөвшөөрөхгүй, миний тарих бол зөвшөөрөхгүйсэн. Яагаад би бурханд итгэсэн шүү дээ. Бурхан намайг ийм сул дорой ахт нь л хүлээж авсан. Тэгвэл би яагаад нухацтай заавал өөрчлөгдөх ёстой. Үгүй та заавал өөрчлөгдөх ёстой юм байна. Тэгжиж эцэг хүүгээрээ алдаршигдаж, тэгжиж хүү танаас илэрхийлэгдэн гаргагдах болцоод байгаа учраас хуучин юмсуудыг хаях хэрэгтэй шүү.
Нэгүсэл бидэнд байгаа. Гэхдээ нэгүслээс одоо давсан бид нар нэгүсэл дотор алхаж байгаагийнхаа хувьд бид нар арай өөр төвшин гарах хэрэгтэй байна. Бидний дотор буй зүйлсүүд бүр өөхөх ёстой, бүр өөхөх хэрэгтэй байна. Тэгээд эцэст нь хэлэхэд түүний үгэнд тэрслэгч хатуу зүрхтэй биш. Хүлээн авах зөөлөн зүрхийг миний дотор та бүр бэлхам баян байлгаж өгөөч гэж би танаас хүсэж байна. Тэгээ би эцгийн өмнө бас тунхаглаж байна. Тэгээ миний хараа өөрчлөгдсөн. Би баялаг дээр төвлөрөхөө болсон. Энэ баялагыг угаасаа би эзэмшигч вэ, эзэмшихгүй ч вэ, энэ миний төвлөрөх юм ерөөсөө биш. Харин миний төвлөрөх юм, миний зүрх түүний өмнө дэрслэгч биш, зөөлөн байгаад түүний миний дотор бялхан баян тэр зөөлөн зүрхэл хөдлөх хэрэгтэй. Илүү нухацтай ярьж эхлэн штэ. Тэр үе даах болов гэдэг дээр л би одоо бодож байна. Би одоо үнэхээр төвлөрмөр байна. Тэгээ энэ бол үнэхээр бидний бялхан байх, баян байх хамгийн чухал зүйл маань бидний зүрхэл юм бэ. Тэгээд эзэндээ талархъя. За тэгээд цөмөрө босоод тэгээд түүнд талархъя. Амен. Халелуя. Би ариун нэг түрүү ярьж байхад би өөрийнхөө бодлыг бас яг зэгцэлж авлаа. Тиймээ бид нар тэр нэгэн цагт хаа газраас ямар нэгэн тусламж надад ирнэ гэж хүлээжсэн юм аа. Бурхны дуудагдсан, Бурхны сүнстэй бүх хүнд би яг одоо хэлмээр байна гэсэн үг. Та хаанаас ч хайх хэрэггүй. Баялаг таны дотор байна. Бүх боломж үе таалга танд өгөгдсөн байна. Та энэ газарт саадах хэрэггүй, та энэ газарт хайх хэрэггүй, олох хэрэггүй, ирж хүлээх хэрэггүй. Та харин энэ бүх зүйлс дотор зүгээр таныг би амьдраасаа гэж бодож байна. Би яг хэлэгдэж байгаа үгийг сонсож байхдаа яагаад энэ хэлэгдэж байгаа энэ үгсүүд яагаад надад нэг тийм дотн буухгүй байгаа юм болоо гэж би бодоод байсан байхгүй. Яагаад би илүү зүйлсийг аваад ингээ алхахыг гэж хүсэхгүй байна гэж надад дотор бодогдож ирсэн юм аа. Харин юу гэсэн бэ гэвэл бид өссөн учраас миний дотор байгаа гэдгийг яг одоо мэдэх цаг ирсэн юм байна. Хайх хэрэггүй. Бүх зүйл Бурхан дотор юун төрөнд өгөгдсөн байна. Тийм учраас урдын юмсуудыг бүү дурсахтун, өнгөрсөн юмнуудыг бүү бодохтун гэж хэлсэн байна. Энэ ишлэл энэ Исая 43 надад үнэхээр би өмнө говьд байж байгаад маргааш өглөө би гарч ирээд энэ үгийг тунхаглах юм болов гэж би тэр газарт тэр шөнө авсан. Тэгээ би яг тэр газарт гарч ирээд маргааш нь би гарч ирээд яг энэ өгүүлбэр тийм ээ хүмүүсээ яг одоо өөрсдөө амьдрал дотор өөрийнхөө зүйлсүүдийг хизээж битгий өмнөө тавьж бод. Одоо үнээсээ гар хал илүү зүйлсийг харах цаг ирсэн байна гэдгийг тунхаглагч ирсэн юм аа. Тэр нь энэ газар байж. Өмнө говьт биш энэ газар байсан байна. Би тэр энэ тухай тэр газарт би юу ч яриаггүй. Тийм учраас Бурхан шин зүйлийг хийж байгаа байхгүй. Хуучин зүйлийг хизээж хийхгүй гэсэн. Хуучин юмыг танд хизээж чи өвч тийм байсан гэж хэлэх боломж Бурханд байхгүй маа. Бид биендээ хэлж байгаа. Чи хизээж өөрчлөгүй, чи хизээж гарцгүй, чи хизээж би танд хэлье. Энэ өгүүлбэр таны үгийн санд яг одоо бүү байгаасай. Энийг хаймаар байна. Таав штэ одоо хүнийг шөөмжилдэг эсвэл өөрөөсөө яг энэ зүйлийг хайгдаг хуурдалдаг үед явж байгаа учраас би танд хэлье. Битгий энд өөрийгөө орооцлуулж уун. Битгий бод энэ зүйл биш. Яагаад гэвэл Бурхан өөр зүйл хийж байна. Бурхан өөрийнхөө хүссэн тэр зүйлийг хийж байна. Бурхан өөрийнхөө хийх гэж байгаа зүйлсээ энэ үндэстэн бол энэ дэлхийд нэгийг хүсэж байна. Тэгвэл тэр зүгээр л за би хий чи байж гээгүй байхгүй юу? Надад хэн нэгэн хэрэгтэй байна гэж. Надад үнэхээр миний дуудаж байгаа нэгэн дотроос надад зөв хариултаа нэг хэн нэгэн хэрэгтэй байна гэж. Тэр нь би таны байгаасаа гэж бодож байна. Би ч биш харин та бай. Ялангуяа өөрсдийнхөө амьдрал руу өөрлөгөө битгий хар. Яг бол Бурхан өөр зүйлийг хийх болно. Хизээч бидний мэддэг зүйлүүдийг бидний амьдрал руу өгдөг нь дуусгар болжээ.
Ярьсан ч ярихад олон зүйл байгаа байх гэж бодож байна. Би ингээд зогсомоор санаа нь юу вэ гэвэл Бурхан өөрийнхөө зүйлийг хийх гэж байна. Би танд хэлье. Би юу мэдэрсэн бэ гэвэл хайр гэдэг зүйл яг одоо бүрэн утгаараа миний амьдралаас гарах цаг ирж. Би өөрийнхөө амьдралаар хайр гэдэг зүйлийг хайрлагдмаар байна гэж боддог зүйлээ би таныг хаяач гэж бодож байна. Намайг хэн хайрлж, намайг хэн хайрлах гэдэг, намайг хэн хайрлж байгаагүй гэдэг нэг новшгсон зүйлээсээ би таныг салаасаа гэж бодож байна. Одоо бол та бусдыг хайрлах цаг ирсэн байна. Та яг одоо бусдыг өөрийнхөө амьдралаас илүүгээр тэр бусдын хийж байгаа зүйлсүүд дотор та зогсоод зөв замыг заах цаг чи ирсэн байна. Түүнээс өөрийгөө хайрлуулах тухай, өөрийгөө яаж ийн, өөрийгөө гэдэг өгүүлбэр чи яг одоо дуусгар болчиход хотын сүмийнхээ та үнэхээр мэдлэг бол хангалттай байгаа. Таны мэдлэггүй гэж би хэлэхгүй. Таныг бүр илүү их мэдлэгтэй байна гэж бодчих. Гэхдээ би танд ингэж битээ гацаач. Ингээд мэдлэгтэй байсан чинь Есүсийг ирсэн чинь Есүсийг танихгүй байвал яана? Мэдлэггүй байсаасаа долоон дараа үсттэй. Нэг гэсэн мэдлэг байхгүй, юу ч Есүсийг юу сонсоогүй, мэдсэн ч ойлгож авахгүй байсараад нэг гэсэн үлдсэн. Гэтэл та мэдчихээд тэрийг юм бодгож чадаагүй үлдсэн байвал яана? Тийм учраас наад мэдсэн мэдлэгээ яг одоо хоошин тавиад Бурханы хийж байгаа сүнсэн дотор өөрийнхөө амьдралыг зориулах иржээ. Яг цаг ирсэн байгаа байхгүй. Есүс Христ Бурханы хүү байсан. Бид тийм ээ тэр бол Бурханы хүүстэй гэх дуртай. Гэхдээ тэр хүний бие дотор амьдрч чадсан. Мөн тэр хүний бие дотор байж захта эцгийн ажлыг бас хийж чадсан байхгүй юу? Тэгвэл өнөөдөр бид хүний дотор байгаа мөртлөө Бурханы хүсэж байгаа зүйлийг энэ газар хийж чадах болно. Танд яана тийм амар гоо ээж Бурханы гайхамшиг байхгүй да. Ээж Бурханы хэмжүүр, ээж Бурханы өгдөж байгаа юр бусын амьдрал чинь энэ. Эд баялагчсан. Үнэхээр сатархаа бол эд баялаг байх үедээ байна, байхгүй үедээ байх. Яг бид нар сонирхол татах зүйл огт биш шүү дээ. Байвал хэрэгэл байхгүй байвал байна гэж байгаадаа битээ хатаарах. Юу ч байгаа мэлээ хэн мэдлээ. Тийм учраас хотын сүмийнхээ нэг жоохон өөрийн гэсэн бүх санаануудыг хоошин тавих цаг ирсэн байна. Битгий өөрийнхөө бодлуудыг болон өөрийнхөө хүслүүдийг Бурханы өмнө тавиад тэгээ Бурхан таны зааварчилгаар ажиллах цаг нь дуусчаад байгаа хөөх. Яг энэ чинь эцсийн цаг. Эцсийн цаг байна. Тийм учраас зүгээр л хайрлах ёстой зүйлийг хайрлаж чаддаг сэтгэл зүрх надад байгаасаа гэж би бодсон шүү. Би өмнө говь ясан ерөөсөн цаг байсан. Дараа нь биесээ Батцанбөр өнгөрсөн л бид Батцанбөр яваад ирсэн. Бас л юм их олон зүйлүүдийг бодлоо. Нэг л зүйл дээр би өөрийнхөө анхаарлыг тавьж байна. Тэр нь юу вэ гэвэл хайрлаж чадах уу гэж. Одоо байж тээ хондийг хайрлаж чаддаг нэгэн үнэхээр хэрэгтэй байна. Хондын төлөө өөрийнхөө амийг зориулж чаддаг нэгэн одоо үнэхээр хэрэгтэй байгаа цаг юм байна. Түүнээс биш өөрийгөө хайрлах гэж боддог амьдрал яг үүндээ дуусгар болсон байна. Би танд хэлье, нэгэн өдөр та Есүс Христтэй нүүр тулж уулзах үе цаг чинь өнгөрцөн байна шүү. Тэр цаг бол тийм сайн цаг биш. Яг гэвэл таны дотор байгаа Есүс Христ одоо танд яаж өөрийгөө нээх вэ? Та бодоод үзтээ. Та тэр нэгэн цагт Есүс Христийг одоо дээшээ өргөцсөн. За тэгээд ирэндэ гэж хүлээж исэн бол одоо таны дотор орж ирсэн байгаа ариун сүнс бүү Есүс Христ тэр сүнс танд өөрийгөө илчлэх бол юу болно гэж бодож байна. Тэр бол хожимдсан цаг байх үе. Тийм учраас би саяныхаа үйлчлэлүүдийг харж байхдаа дараа нь би тэр үйлчлэлүүд дотор өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж байхдаа янз бүрийн хүмүүстэй очиж уулзсан байна. Нэг л зүйлийг хүлээж авлаа, хайрлаж чадах уу гэж. Чи үнэхээр бусдын төлөө намайг хайрлсан хайраар бусдыг хайрлаж чадхаар байна уу? Би Бурхан надаас асууж байна л гэж бодсон гэсэн. Тэгээ энэ асуулт бас таны өмнө ирсэн байх гэж бодож байна. Та өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрладаг юм уу?
эргэн тойрныхоо хүмүүсийг үзий ядаж хорсож за зарим нь бүр энэ бурханд итгэдэггүй гэд бүр хайцсан уу? Орхицсан уу? Энэ бүр хайр үндэстэн ч гэх шиг те. Зарим нь одоо яа энэ нэг бурхан төвчл яана гэж боддгоо. Би тэнд хэлье. Яг одоо наад бодол модлоо бүгд ингэ хаяач. Бурхан өөр зүйлийг хийж байна. Бурхан хэн нэгэнд хүрхийг үнэхээр хүсэж байна. Би тэр газар очиод тэр ахмадууд дээр очсон байгаа. Та нар мэднэ. Ахмадуудын тэр оршихуй ямар байсныг та бол мэдэхгүй заяа. Тэр оршихуй ямар байсан байг вэ? Үнэхээр гашуу, үнэхээр дарам шахалтаар дүүрэн оршихуй байл. Хүмүүс хөөржлөг хүмүүсийн тээж байгаа зүйлүүд. Тэгээ би ойлгосон. Хүмүүс оронгуудад яана эднийг яаж хайрлах вэ гэж боддог юм байна гэж. Харин би тэр дотор яг тэр газар зогсож байхдаа тэр хүмүүст үгүй бурхан надтай хамт байхад миний амьдрал ямар байдгийг хараасаа гэдгийн төлөө би тэр газар зогссон. Би хичээсэн байгаа. Үнэхээр тэгээ тэр хүмүүсийн тээж байгаа тэр гомдол, шарах, буруутгал тэр бүх зүйл нь бурханаар солигдоосоо. Тэгээ бурхан үнэхээр тэднэрт өөрсдөө би бол аврагч, би бол чиний эзэн юм а. Чи мөнхөд надтай амьдрна гэдгийг нээж өгөх болохгүй залбирсан баг. Та ч гэсэн үргэлжлэл залбираарай. Тэгээ тэр газар очихдоо та яг тэр үгийг дамжуулдаг байгаарай. Бас яг тэр үгээр тэр хүмүүст өөрийнхөө амьдралыг харуулдаг байгаарай. Түүнээс бид нар сайхан сэтгэлээр биш ээ. Өрөвдсөн сэтгэлээрч биш. Өрөвдөг гэдэг чинь өөр сэтгэл байт юм байлаа шүү дээ. Бурхны хайр гэдэг бол өөр юм байлаа. Тиймээс би танаас амьдрал дээр чинь болж байгаа нөхцөл байдлуудаас гэхээс илүүгээр өнөөдөр надад би юу хэрэгтэй. Бид нар тийм яг үндэ бол Тундэ Бакара Бастрын номлолыг сонсож байхдаа эсвэл тэрийг яг ирж хайж байхдаа тэр баялагийг эзэн болоо тэр баялагын дотор гээгүй. Тэр баялаг дотор яваагүй. Бурхны хаанчлыг хэрхэн тээж амьдрах вэ тухайл ирсэн байхгүй. Хэн чи тэр баялаг тэр тээгдэж байгаа зүйлсийг хэн нэгэнд яаж дамжуулах тухайл ирсэн гэсэн үг. Хэн тээж байгаа гаргамаар байгаа тухайл ирсэн. Харин надаас юу гардаг вүлээ та өөрөөсөө нэг асуугаач. Тэгээ Христ итгэж бидний нэг хэцүү зовлон байгаа байхгүй. Уучлаарай эзэн минь. Уучлаарай бурханы би тэгчлээ. Яна би дахиад тэгмээргүй байна гэж. Энд чинь худлаа шүү. Худлаа. Таны хуурж байна гэсэн үг. Яагаад гэвэл харанхуй ялалт хоёр, харанхуй хаанчлал хоёр хизээж цуг байдгүй маа. Тийм учраас та эцэстээ харанхуй зогсож явах юм. Харанхуй ажлыг хийгээ зогсож явах вэ? Харанхуй үгийг яриа зогсож явах вэ? Харанхуй үгэн дотор өөрийнхөө амьдралыг байгуулсан байх вэ? Одоо ялгарх цаг ирсэн. Бурхан өөрсдийнхөө хүмүүсийг өөр газар тавих болно гэсэн үг. Хинээс бодож байгаагүй газруудад бурхан тэр ажлуудыг хийх болно. Хиний санаанд ороогүй зүйлүүдийг миний бурхан эзэн хийх болно. Миний эзэн миний амьдрал дээр урд өмнө хизээж болж байгаагүй зүйлсүүдийг миний амьдрал дээр хийх болно. Боломж үе таалуудыг тэр миний амьдралын өмнө дэлгэн тавих болно. Би хизээж өмшгөө ялагдал дотор, буруутгал дотор, хоошо татдаг зүйлээр би хизээж алхахааргүй байх болно. Би үргэлж шин зүйлсийн төлөө би шин зүйлсүүдийг харж хийж бүтээж амьдарч чаддаг тэр нэгэн байх болно. Яагаад гэвэл миний дотор бурхны сүнс надтай хамт байна. Миний ард миний бурхан байна. Тэр надтай хамт алхаж байна. Яагаад би ялагдал дотор би амьдрна гэж, яагаад би хучгал дотор байна гэж, яагаад би харанхуй ажил дотор би түүнийг дэмжиж явна гэж, яагаад би хоёр зан гаргана гэж, яагаад би хоёр ааш гаргана гэж. Нэг сайн ээж, нэг муу ээж, эсвэл нэг сайн аав, нэг муу аав, эсвэл нэг дунд зэргийн аав. За аль нь ч яах вэ? Байх боломжгүй. Наадхайгаа нэг тал руу чигцэл. Нэг бол тэр муу ааваараа бай. Эсвэл сайн бол яг бурхны хүсэж байгаа тэр нэгэн болж төрөн гарч ир. Бити хүсч хүлээ. Бурхан тийм болгоно гээгүй. Яг бурхан би чамайг бүтээн гэсэн юм аа. Тийм учраас тэр бүтээж ийн. Харин түүнд бүтээлт нь зүгээр дуулууртагаар оролцсон. Хай гэж байгаа зүйлийн зүгээр хайд сур. Хаймаар байна гэсэн. Би өмнөхөөс өөрчлөгдсөн ш. Бурхан дотор үнэхээр өөр зүйлийг бурхан надад харуулсан ба.
За та нартай уулзж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 7 хоногт Батсан бүрт үйлчилсэн байгаа. Үнэхээр Бурхны харуулсан зүйлсүүд бидний амьдралаар биелээ олоход ямар саадгүй байх болно. Үнэхээр Бурхан өдөр бүр сүнс дотор тань руу ярьж байна. Би дахиад хэлье, сүнс дотор тань руу ярьж байна. Тэр асгаж байна. Сүнс дотор амьдралаа үргэлжлүүл. Хизээж сүнсгүйгээр юм хийх гэж битгий оролд. Ямар ч зүйлс өөрийнхөө амьдралыг ч би Есүс Христ итгэжтэй гэсэн мөртлөө та сүнс дотор явахгүй бол таны амьдрал хуухай, хоосон, харанхуй болж дуусна. Давсгүй, харанхуйлагдсан, ямар ч хүчгүй, ямар ч эд баялаггүй байна. Тийм учраас сүнс дотор үргэлжлүүлсэн амьдрсан хэвээрээ баймаар байна гэсэн. Үргэл сүнс дотор өөрийгөө сэлбэдэг баймаар байна. Сэлбэж чаддаг чадвартай баймаар байна. Сэлбэх гэж байгаа тэр бүх зүйлсийг өөрийнхөө амьдралаар бэлхуулдаг нэгнүүд байж амьдрмаар байна гэсэн. Түүнээс бусдыг битгий дуурай, бусдаа битгий адилхан битгий бай, бэлтгэлүүдээ битгий ингэж ханх зүгээр өөрийнхөө зөв гэсэн зүйлсэд хийж чаддаг чадвартай байя. Яагаад гэвэл би хийж чадах болно. Яагаад миний дотор эзэн бурхан байна шүү дээ. Тийм ч учраас би түрүүн Есүс Христ Бурхны хүү байсан ч гэсэн тэр энд ирээд хүний дотор ороод хүний бие дотор орсон тэр нэгэн Бурхны сүнсээр бялхан дүүрэн үйлчлээ хийж исэн юм а. Тэр ингэж хэлээгүү. Би ч Бурхны хүү юм чи заавалчгүй ариун сүнсээр дүүрэх хэрэг байна уу? Би ариун сүнсээр заавалчгүй бялхан хэрэг байсан уу? Тэгж хэлээгүү. Тэгээ дүүргэх ёстой газартаа дүүргэхэд хийх ёстой зүйлс Бурхны сүнсний хүч чадлаар хийж дуусгасан юм а. Түүн шиг бид нар яг түүний хүч чадлаар өнөөдөр надад өгөгдсөн бүх зүйлсийн төлөө би амьдрмаар байна гэсэн. Би өнөөдөр миний Бурхны надад өгсөн зүйлсээр би өөрийнхөө амьдралыг түүний хүслийн дагуу алхаж, гიშгэж, очиж хийж чаддаг нэгэн баймаар байна. Таны гар хүрсэн, таны очсон, гიშгсэн газар бүрийг Бурхан танд өөр юм болгож өгөх болно. Яагаад гэвэл эзэн өөрөө хэлэхдээ би юм а. Би бол эзэн юм а гэж танаар тунхаглуулж энэ газар хэлэгдсэн юм а. Тэр дахиад ярихдаа би танд хэлье. Мосог дуудаа тэр газарт дуудаа би юм аа гэж хэлүүлжсэн бол өнөөдөр яг танд би бол чиний эзэн байхгүй юу? Тийм учраас чи өвчнгүй байх ёстой. Чи шаналлгүй байх ёстой. Чи ганцаар хоосон дотор байх ёсгүй гэж чамд хэлж байгаа маа. Түүнээс дуусах тухай яриаггүй. Бурхан итгэдэг, Бурханы хайртай ард түмээ зүгээр сэр Есүс Христ дахин хоёр дахь ирэхгүй тэр ирэхдээ сүр жахлан дотор бууж ирэх болно гэсэн. Түүний сүр жахлан харахад өөрсдийнхөө бэлэн бай. Өөрсдийнхөө амьдралыг сөндөрлүүл босгоё. Бурханы байгуулж барьж байгаа яг тэр дотор өөрсдийнхөө амьдралыг сөндөрлүүлдэг нэгнүүд байцгаараа гэж бодож байна. Амен. За үлдсэн баялаг буюу үлдсэн нууцуудыг Бурхан танд ярих болно. Зүрх сэтгэлд чинь энэ Бурханы ярьж байгаа зүйлүүдийг хүлээж авч чадах чадвар өгөгдөх болтугай. Бид нар юмыг харах биш, харин амьдрал бол үнэхээр юмыг гэрчилдэг юм а. Тоо ч бодит юм гэдэл нэг хүмүүс яриад байгаа шүү дээ. Гэхдээ тоо бодит болгодог тоо гэж бидний үйлдэл бодит болгодог гэдэг шиг юм болж өнгөрсөн. Тэгээд үргэлжлээд би бас таныг бас энэ яг ийм зүйлсүүд энэ лөө санагдах бүрдэн залбирч байгаараа гэж үнэхээр уриалмаар байна. Бид нар Бурхан минь надад нэг ийм юм өгөөч. Бурхан минь миний амьдралын тэрийг нэг янзлаад өгөөч. Ингээд энэ бол миний залбирал мөн. Би тэр ингэж битгий залбираа гээгүй. Гэхдээ өдөрт яг энийг л битгий давтаж хийгээд байгаа ч гэдэг байхгүй. Өнөөдөр та залбирсвал маргааш өөр залбир. Нөгөөдөр дахиад өөр залбираа шүү. Тэгэхгүй тэгээд өнөөдөр гуйсан маргааш дахиад гуйсан нөгөөдөр дахиад Бурхан айгуу сонсч ясна. За зинчээд чи намайг мартсан гэж бодоод байгаа юм уу те? Эсвэл чи намайг бодлоо гэж бодож байгаа юм өөтөө чи хэлвэл та харин юу гэх бол те Бурхан ингэж л битгий хариулаасаа гэж би хүсэж байгаа юм. Харин Бурхан үргэлж өдөр бүр шин зүйлсийг таны амьдрал дээр хийж байгаамаа. Онцгой зүйлүүдийг тэр хийхийг үнээр хүсэж байна. Тийм учраас тэр байршуул тавьсан газартаа яг одоо таныг тэрийгэ мэдээсэй гэж хүсэж байна. Бид нар том болно гэж ярьж байгаа. Том болсон хүмүүс чинь яг өөрийгөө за би ч ирхэн болсон байж та. Ер нь одоо хүнтэй сууя гэдэг шүү дээ. Түүнээс хүүхдэрээ байж гэнэ гэдэг үл би хүүхдэрээ байгаад байна гэд хүнтэй сууж чаддаггүй шүү дээ. Яг түүнтэй адилхан өнөөдөр Есүс Христ дотор итгээд үргэлжилсэн амьдрал чинь Бурхан таныг алдсан байсан зүйлүүд чинь танд буцаага танд өгөөд за одоо энэ дотор амьдраа гэж хэлж байгаа байхгүй. Нэгсэндөө яасан бэ гэвэл та Эден цэцэрлээс хөөгдсөн байсан, таслагдсан байсан.
Та Есүс Христэд итгээд энэ зүйлийг авах боломжтой болсон. Тэгээ Есүс Христэд дамжаад Эден цэцэрлэгт орсон. Харин орохдоо хуучин юмтайгаа ормоорг байгаа байхгүй. Тиймээс Бурхан таны дахин шинээр төрүүлээд тэгээ таныг шинээр яг одоо дараагийн төвшөнд гаргаад тэгээ тэр цэцэрлэгтээ таныг ажилуулж байна. Таныг тэр амьдруулж байна. Тэгвэл таны амьдрал ийм амьдралаар өөрчлөгдөж байгаа юм чи өөрчлөгдөхгүй яах юм бэ? Тийм биз дээ. Тэгэхгүй тэгээд хуучин харанхуу тэнд авч ирсэн зүйлсээрээ нөгөө Эден цэцэрлэгт ороод юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Яагаад гэвэл харанхуу гэрэл хойцсон зэрэг байж юус боломжгүй. Тийм учраас анхааруулж хэлье. Би бол ер нь дандаа анхааруулдаг шүү дээ. Анхааруулж хэлье. Битгий юмыг холиоч. Нэг л өдөр таны толгойг цустна. Энэ бол аюултай өгүүлбэр. Библиэлд зөндөө тийм байгаа үстэй. Ариун сүнс элч нарын дээр бууж ирсний дараагаар элчнүүдээр орж ирсэн юр бусын цутгалтай тэр сүнсэн дотор ариунаас бос зүйл холилдвол юу болдгийг бид нар үс номдоос харж байгаа шүү дээ. Түүн шиг одоо ч яг л энэ зүйл бүрэн утгаараа ажиллаж байна. Бурханд алдарн байх болтугай. Үнэхээр дараагийн боломж үүд хаалгад бидний үргэлж нээлттэй байгаашаа. Тэгээ таны ам болон таны амьдрал Бурхан дотор энэ зүйлсүүдийг тайлж чадах чадвар нэгдээсэ гэж бодож байна. Өнөөдөр болохоор би юу гэж ярий гэж бодсон бэ гэхээр зэрэг аль нь амархан юм бэ гэж ярмаар санагц. Аль нь амархан юм бэ? Зүгээр ингээд ийм одоо мөнгө гаргаад ингээд сүм барих энэ шиг амархан юм байдгүй юм байна гэдгийг би сайн харлаа. Тэд нар зүгээр тэд нар зүгээр нэг толгой биш заа юу. Бүр айгүй хүнд хэцүү газарт тэд нар зүгээр нэг толгодын оройг дэгшилж хайснаа. Тинчээ тийм амар одоо сүм барьсан байгаа байхгүй юу. Тэгэхээр аль нь амархан юм бэ? Би өчигдөр эзний өмнө суулаа. Би ирсэн өдрийнхаа дараа эзний өмнө суулаа. Би энэ барьсан байшнуудаас олж хямраагүй. Би зүгээр л аль нь яг амархан юм бэ? Бид нар энэ чи одоо нэг харахаар зэрэг тэр хүмүүс айгүй юм хийгээд байгаа байхгүй юу. Байшин барьлаа гэн одоо сүм тарихч одоо ер нь яг юу ч болцсон юм дээ одоо мэдхгүй. Би бол тэр арга барилын ерөөс ойлгож өгөхгүй байгаа байхгүй яг үннийг хэлэхэд ойлгохгүй байгаад байгаа. Бит хоёрын ярьж байгаа юм бол тэднэрт айгүй ойлгомжгүй байгаад байгаа байхгүй. Гэтэ ямар ч тач байсан би одоо тэр газар очисон юм чинь ямар ч байсан л бас ингэж ийм юм бас байдсан байх шүү. Бид нар ч бас нэг сүнс мүсээр удирдуулах хэрэгтэй юм байна. Бид нар ч бас нэг үг мүгээр амьдрах хэрэгтэй юм биш шүү. Өнтер гэсэн нэг тийм мессежийг бол би үнэхээр өгөхийг хичээлээ. Гэхдээ би энэ хүмүүсийн ийм амар хөдөлмөрийг өгүүлсэх нь аюу хүндлгүй санагдлаа. Гэхдээ бас маш их харамсал төрсөн. Маш их харамсал төрсөн. Бид нар хэн нь юу хийж байгаа вэ гэдэг маань одоо мэдэхгүй маа. Бурхны хувьд л чухал. Бидний хувьд ч гэсэн айгүй чухал байгаа. Тэгээ би дараад нь явж байхдаа би бодсон байхгүй. Бид нар бол өнөөдөр өөрийн гэсэн байргүй сүм. Бид нар нэг тэгж байртай болчихсон. Яа идэ гэж хүч хатаа санаа зовоол байдаг сүм бол огт биш. Бид нар зүгээр л та хангана гэдэгт бид нар итгэдэг. Харин тэр олдол та бидний дотор өөрийнхөө амьдрах орон байрыг барьж байгаа гэдэгт бид нар бас итгэдэг. Бид нар ингэж л амьдарч ирсэн. Ингэж л алхаж ирсэн хүмүүс. Нөгөө талаас хүмүүс заяа үгэн дээр суйрлаагүй. Ариун сүнсээр удирдуулж амьдрна гэдэгт нэг тэгж ач холбогдол өгдөггүй хэрнээ. Ягаад ч юм итгэснээ ийм байшингуудыг барьцдаг. Тэр намайг бүр үнэхээр гайхшруулсан. Тэгтээ би одоо юу гэж бодож байна нөхөр бид нар ерөөсө байраа барьж чадах юм байна гэж үнэхээр бодсон. Бид нар үнэхээр чадах юм байлээ. Би бүр баримчиг гэж бодсон байгаа. Та нарын олон ч тэр утга бачаараач надтай санаа нийлэхгүй байж болно. Би барина. Би л барина. Та нар нийлдэгсэн үү? Та нар мөнгө өгдөгсөн үү? Болд надад ерөөсө хамаа байхгүй. Одоо би та нараас гуйхгүй. Та нар ингэж сар болгоныг 5 цаас өгч тэхгүй би. Би одоо энэ сүмийг барих ёстой. Барилгыг нь барих ёстой шүү би. Сүмийг бол бурхан өөрөө барьж байгаа дэртэй тэргүү. Тэрэнд нь бид нар гар бие оролцож байгаа. Одоо бол би дахиж хүлээж суумааргүй байна. За одоо хүмүүс маань өсөгдөө одоо тэгээ бас 5-10 цаастай бологдөө. Энэ хүмүүс хов хоосноос ихэлсэн. Тэгээ барьцсан. Тэгэхээр
сүмийн гадна талд харагддаг энэ байшинг барих бол үнэхээр чипухаа юм байлээ. Ерөөсөө тэр хүн зүгээр жоохон сэтгэл гаргаад хөдөлчих юм бол болчих юм байлээ. Би тэгээ охинтойгоо ярьсан, охиндоо хэлсэн. Манай охин надад битээрд хэлээд байгаа байхгүй. Гэхдээ энд ерөөсөө ингээд Монгол гэдэг улс энэ Монголд байгаа христийн сүмүүдэд бид нар яаж туслах вэ гэсэн хүмүүс л байна. Яамаар байна бид нарт хилээчтэй л гэсэн хүмүүс. Би ямар ч гэсэн барина гэж бодож байгаа. Та нар надтай санаа нийлдэгсэн үү? Энэ солиорцсон байна гэж боддогсэн үү? Би гэхдээ энэ сүмүүдэд атаархсан юм биш. Зүгээр л энэ боломжтой юм байна гэдгийг би харсан. Энэ ерөөсөө ятаадах юм байхгүй юм байна. Энийг би бурхан мэнэ та хэлээч. Бууж ирээ та ятгаач. Бурхан зүгээр л үгүй суудаа чи би та нарын дотор гэр барьж чадчих штт. Та нар яага босоод энэ хідэн залуучууд зүгээр уулын оройг тэгшилж хайснаа байшин би та нар яаж чадахгүй байгаа юм. Та нар бүрэн чадна штт. Энэ хүмүүс зүгээр чадна гэж нэг хөлөө тавьсан чинь бурхан зүгээр нөгөө хөлийн хөдөлгөөл барьцсан байгаа байхгүй энэ хүмүүс. Тэгээ би бүр дотроо бодсоор би энэ сүмийг барина. За нөгөө талаасаа бид нар бол үнэхээр хүнд хөдөлмөр хийдэг улсууд байлээ. Үнэхээр хүнд хөдөлмөр хийдэг. Хүнд гэдэг нь юу вэ гэхээр маш их удаан хугацааны үл үзэгдэх ажлыг бурхан бидний дотор хийж байгаа. Энийг гаргаж ирж харуулах юм бидэнд өнөөдөр байхгүй байна. Гэхдээ бидний хөвгүүд охтууд өсөж том болж байна. Бид нар том болж байна. Бид тэнд сууж байхдаа үнэхээр сүмээр бахархч суусан. Манай сүм дотор үнэхээр бүр ёстой нэг бурхны төлөө амьдрахад бэлэн хүмүүс зөндөө байгаа. Харин сүм болгонд ийм эрдэнэс байхгүй байна. Сүм болгонд эрдэнэс алга. Сүмд зөвхөн пастрын эхнэр хоёр л тэнцээ зүгээр нурууга автал зүтгэж байна. Бүх юмыг. Харин бид нар бол тэгээгүй. Тийм учраас бурхан сүмээ барьж байгуулж байгаамаа. Тэгээд дээрэс нь үүдээд нэг дээр нэмэх 1/28 гэдэг энэ хөтөлбөр бол нэг талаас надад бол маш их тийм гониг төрүүлсэн. Бид нар штэ Эфес номыг харах юм бол өнөөдөр би Эфес номоос ярина гэсэн тэгээд одоо бараг л худлаа болж байгаа юм байна. Эфес ном өөрөө сүм бурхан ер нь яагаад газар дэлхий дээр сүмийг байлгасан юм? Бурханд ерөн сүм хэрэгтэй байсан юм уу? Гэхдээ хэрэгтэй байсан учраас Эфес бичигдсэн. Эфес бол шинэ гэрээний номнууд дотроос сүмийг хамгийн оновчтойгоор дүрсэлсэн ийм онол гэх юм да доктрин гэсэн үг шүү дээ. Сүм ямар байх ёстой вэ гэвэл бүгд Эфес руу очих ёстой. Эфес номон дээр сүмийн мөн чанар, сүмийн байршил гэж бид нар гэсэн үг шүү дээ. Бидний хувь хүн нэг бүрийн байршил, бидний байршил хаана байгааг Эфес ном хэлж өгсөн. Христтэй хамт Тэнгэрлэг газарт эцгийн баруун гар талд бид нар зогсож байгаа. Ялцсан Христтэй хамт ялгуулсан амьдрахаар бид нар дуудагдсан. Тэгэхээр сүм гэдэг бол ялгуулсан итгэгчдийг төрүүлэх газар байхгүй юу? Ялгуулсан итгэгч төрүүлэхгүй бол 10 давхар байшин бариад ч тэр юу ч болохгүй. Тийм л учраас би та нар шиг хүмүүс байгаад байгаа учраас ер нь яагаад та нарт зориулаад байшин барьж болохгүй ингэж би бодоод байгаа байхгүй юу? Бид нар тэр байшин дотор ороход зохистой болсон өнөөдөр. Бид нар тэгээд тэнд бүтэн өдрөөрч байх боломжтой. Тэгээд та нар би газараа сонгон заа юу, би барин заа юу. Та нар очихгүй байгаад харин үзээрэй. Тэр хүмүүс тийшээ очиход нийт юуна байхгүй. Тэр саяын тэр өндөрт барьсан сүмэн дээр. Тийм учраас тэд нар нэг машинаараа зөөдөг. За тийм халуун сэтгэл байвал бид нар тийшээ очиж болно. Тийм сэтгэлгүй бол би яах вэ? За би өстө шал тэнийг юм хийчих. Одоо энэ хоосон байшинд айхад бачралтайгаа хоёулаа суух юм байна гэж бодно. Тэгэхээр байшин барих амархан юм байна. Харин хүнийг барих бол бурхан л хийдэг ажил. Ойлгож байна уу? Бурхан хийдэг учраас бурхан хийх ёстой юмаа хийж байна. Харин бид нар тэр байшинд барих учраас бид нар барина. Бурхан бууж ирээд барихгүй шүү дээ. Гэтэ тэр биднийг үнэхээр дэмжинэ. Тийм ээ хүүхдүүдээ. Яв болж байна. Би дэмжий. Алах, өрг, барь. Тэр төв бунуудын үүр. Аргыг бодож бол зургийн зур. Энд чи бидний ажил ахгүй юу?
Харин би та нарыг барихыг бол би өөрөө шийднэ. Тийм учраас Бурхан өнөөдөр бид нарт Христ дотор байршуулагдсан эсгээ мэдхгүй байгаа нэг хүнийг дагуулна гэж байхгүй. Бид нар сая статистикээр ярьжсэн. Гэрлэлтийн насны хүмүүс хүүхэд төрүүлэх нь ингээ нас нь хоошлоо. Дандаа 40 гараад ингээд хүүхэд төрүүлдэг болцсон. Тийм хандлага руу явсан гинэ. Тэгсэн чинь 13 4-тэй хүүхдүүд хүүхэд төрүүлдэг болцсон. Жирэмслэлт одоо тийм бага насны хүүхдүүд дэр их явагддаг болцсон. Хэрэг бид нар Христ дотор төлөвшсөн хүн хин нэгнийг төлөвшүүлэх гэж дагуулахгүй юм бол 13 4-тэй байгаа хүүхэд жирэмсэж байгаатай яг адилхан. Хүн авч чадахгүй, тээх чадваргүй. Тийм хүмүүстээр бид нар албаар за халиуна чи нэгийг дагуулна шүү. Ингэж хэлэх амархан. Би өнөөдөр багийн дээр хүмүүсийн нэрийг зоонгуудаа за халиуна тэрийг дагуулна. За одноо чи тэрийг дагуулна шүү. Чи харин тэрийг дагуулаарай гэж зоох шиг амархан юм байхгүй. Гэхдээ хэнийг дагуулах гэдэг вэ гэдэг чинь бидний гол фокус байх ёстой шүү дээ. Байршлаа мэддэг хүн байх ёстой. Хаана байрснаа мэддэг байх ёстой. Хинтээ амьдрдгаа мэддэг байх ёстой. Хиний дотор байдгийг, хин түүний дотор байдгийг энэ бүх зүйл бидний дотор мэддэгддэг байх ёстой. Бид нар өөрсдөө бүр энэ дотор өссөн байх ёстой. Бид нар одоо өсөж яваа. Бид нар өсөж том болж яваа. Тэм учраас бид нар харин хин нэгнийг дагуулах тухай ярьж болно. Тийм учраас бид нар 4 сараас эхэлсэн шүү дээ. Анд нөхөд байдаг юм бол тэрнтэйгээ нийлээ залбираач. Залбирлынхаа одоо галыг олооч. Найзаа хоёулаа залбирая. Одоо 8 сарын сургалтанд ганцаараа байснаас хоёулаа байсан дээр гэдэг нэртэй байгаа. Бүр мэдсэн юм шиг. Тэг эн чинь л дагалдуулагч байхгүй юу да ер нь болвол. Гэл хүлээгэл за энэ эмэгтэй надтай уулздаг юм бахтаа гэл хүлээгээ суух биш. Манаас өмнө нэг эмэгтэй надад хэлсэн. Би танд нэг санал хэлмээр байна. Тэгээ яасан гэсэн чинь би таныг дагмаар байна гэсэн. Би бүр цочсон. 15 жил болж энэ сүм бий болоод. Тэгээ надад хинч хурж ирээд би таныг дагъя. Таныг дагуул би яг тэр Христтэй хамт алхах юм шиг байна. Одоо би яг л болчих юм шиг байна. Би ямар гоё юм бэ? Би ч бас айгуу тийм зохистой уулаа явчихж байгаа хгүй. Нэр ямар гоё юм бэ? Намайг зүгээр нэг пастор одоо тийм гэж харах биш. Зүгээр би таныг дагмаар байна. Тэгээ даваа даг. Би ч илүү хариуцлагатай уулаа явчихж байгаа хгүй. Тэгэхээр энэ нэг дээр нэмэх 128 бол би энд хөтөлбөрийг дэмжин гэхдээ нэг л нөхцөлтэй. Энэ бүхэн яг Бурханы байгуулж байгаа хүнээр хийгдэх ёстой. Эсбөгөөс энэ юу ч бүтэлтэй болохгүй. Би бүтэлтэй болоосоо гэж хүсэж байна л да. Гэтэ бүтэлтэй болохгүй Еврей номон дээр хэлэхдээ хүний аргаар хийсэн бүхэн бүгд нурж унах тийм аимшигын эмзэгтэй цаг үе рүү бид нар орж байна гэсэн. Бид нар яаж ч хүсээд яах вэ байз яайтай вэ дэмжчихсэн гэж бид нар үнэхээр хүсэмжлээд ч хэрэг тэнд сүнс оролцохгүй юм болов. Тэнд юу ч явагдахгүй. Тэр дагалдуулна гэдэг чинь цэвэр ариун сүнсний хийдэг ажил. Христ 3 жил дагалдуулсан. Хангалттай дагалд 3 жилийн дотор штэ. Тэгэхэд 28 он одоо хизээв 3 хүрэхгүй жилийн дараа л байгаа байхгүй. Би тэгээ хэлсэн л дээ. Наад тоочин бол миний санаанд бүрэн багтаж байна. Би тэгээ тэр пасторудад хэлчихсэн. Яна уучлаарай би нэгээс илүү үржицсэн штэ зүгээр үү гэсэн чинь тэд нар хөө ямар гоё юм бэ. Бид нар өөрийгөө л өөр шигэ хүнийг олон болгох л үгшүүдээ эн чинь олшруулах л гэсэн үг шүү дээ. Тэгтээ ямар хүн олшрох вэ гэдэг чинь айгүй чухал байгаа даа байхгүй юу? Энэ сүм дотор байгаа энэ ДНК энэ сүм дотор байгаа энэ сүнсний энэ эрчимжилт энэ сүм дотор байгаа энэ амин ажиллагаа энэ бүхэн чинь биднийг үржүүлж явах ёстой шүү дээ. Тэгээд тэнд бас миний харсан бас нэг үнэхээр сэтгэл өвтгсөн юм юу байсан бэ гэхээр үнэхээр үгнээс асар хол байна. Би өрөөсөө шүүмжлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ үгнээс хол бол бид нар юу ч хийж чадахгүй байхгүй юу? Тэнд
хамгийн бага яригдсан юм бол үг байла. Гэтэ мэдээж хэрэг Библийн ишлэлүүдийг ярьж л байсан л да. Тэгээ тэр бол надад маш их гониг төрүүлж байсан. Тэгээ би сая өчигдөр бас нэг ном уншижсэн чи тэн тэгж байсан. Ариун сүнс бидний дотор ороод амьдарч байхад бид нар төрлөх хүнээ дагаад явбал тэр туйлыг гашууддаг юм аа. Бид нар үргэлжлүүлэн дагсаар байвал тэр тэнд үлдэхэ болно. Хүнийхээ бодол санаагаар хичнээн гой санаа байсан чамаагүй. Тэгэхээр Эфес ном дээр бичснээр сүм гэдэг бол байршлаа мэдсэн хүмүүсийн цоглуулга, мэдүүлж өгдөг бүр тэнд нь. Та бол Христ дотор суйрлагдсан хүн юм аа. Хоосон мэдээлэл биш. Тийм учраас энд гарч ирээ ярьж байгаа хүн чинь өөрөө байршуулагдах үйл явцын дунд өчнөө нядлуулсан, өчнөө дахин амьсан, өчнөө бууж өгсөн, тэгснэ боссон, ялагдъя гэсэн чи ялагдаагүй, ерөөсөө ялуулсаар байгаад гарч ирсэн. Тийм хүмүүс л энд гарч ирээд ярьж байгаа учраас тэр үгсүүд нь сонсож байгаа хүмүүстэй би ялах юм байна угаасаа. Биднэрт ялагдах ямар ч боломж байхгүй угаасаа. Бид нар ялаад явдгийн биш. Бид нар ялагдаад байна гэж бодсон үедээ бүр амар ялаад явдаг. Яа тэр ялгуулсан байр суурин дээр аваачаа тавьсан учраас. Тэгээ ийм одоо энэ Батсүмбэр байна. Тэнд ч гэсэндээ юу хэрэгтэй вэ? Тэр хүмүүс бурхантай хамт амьдарч байна. Гэхдээ тэднэрт энийг нь хилээд ойлгуулад өгчих хүн алга байна. Бид нар Библийг өдөршөнгөө уншдаг гэж байна. Гэхдээ юу ч ойлгодгүй гэж байна. Харин бид нар бол маш их зүйлийг ойлгодог. Бид нар ойлголт байдаг учраас бидэнд илчлэлтүүд ирдэг. Энд чинь Бурхны барьж байгаа сүм дотор явагддаг одоо ажиллагаа. Би тэр газарт хэлсэн. Би Есүс Христ сүмээ өөрөө барина гэдэгт би итгэдэг гэж. Тэр өөрөө барина гэсэн баггүй юу? Тэд нар одоо бүр энэ сая маш том конференц болсон байлээ. Тэр конференцийн нэр болохоор зэрэг дагалдуул эсвэл үх гэдэг нэртэй. Хүн Христийг хүн дагах ёстой байхгүй юу? Христийг дагж байгааг хараад тэр хүнийг хүн дагах ёстой. Бид нар бүгд Христийг дагж байгаа. Тэр ам миний дотор байхгүй болвол би үхэн. Тэгэхээр үнэхээр өнөөдөр бид нар сүм чуулгануудад агаар ус шиг хэрэгтэй үннийг тээж байгаа хүмүүс. Бид нар одоо байршуулагдсанаа мэдсэн. Дээрээс нь Бурхан биднийг хайраараа холбойтсон. Мэдлэгээр биш, хайраар холбогдсон. Тэгээ багийн төрөө хэлдэг яг үнэн байхгүй. Юу ч хийсэн тэр л хайр биднийг хөдөлгөн. Хайр байхгүй болчоор тэгэл бүх юм шал худлаа улаа явчихна. Надад нэг хүн хэлжсэн л да. Чи бол мундаг эмэгтэй. Гэхдээ эмэгтэй хүн сүмд намлж болохгүй. Би тэрийг сонсоод бас яна нэрээ болдгүй юм шиг байгаа да гэж бас нэг айсан. Гэхдээ тэгвэл хэрэг та болдгүй гэдэг юм бол та яагаад надад бэлэг авьяасыг өгсөн. Тэг би энийг чи би яах ёстой юм. Тэгээ энэ бэлэг авьяасыг чи би яах ёстой юм. Тэгэхээр хайр байхгүй бол хүн бидэнд яг ингэж л ярина. Чи ингэж хийж болохгүй. Чи тэгж хийж болохгүй. Хайр байвал өөрөөр яригдана. Хайр байвал энд ярьж байгаа ч эмэгтэйгээ мартна, тэнд сонсоо сууж байгаа ч намайг эмэгтэй гэдгийг тоохчгүй. Тэр нь хамаагүй. Үг яригдчихэж штэ, амьд үг яригдчихэж штэ. Та нар намайг эмэгтэй хүн учраас хайрладаггүй. Харин үг ярьдаг учраас, тэр үг нь таны зүрхэнд очдог учраас та нар намайг хайрладаг ш. Тийм биз дээ. Тэгэхээр Эфесийн сүмд Бурхан Христийн хайрынхаа 4 хэмжүүрийг хэлж өгсөн ба. Тэр хайр өөрөөр хэлбэл Бурханы хайрыг хэмжээлж болохгүй маа гэсэн үг. Дээшээ, доошоо, уртаашаа өргөөшөө. Тэгэд Бурхан биднийг тэр л хайрын дотор үндэслэж суулгасан болохоос ш ямарваа нэгэн хөтөлбөр, ямарваа нэгэн сүм тарилт, ямарваа нэгэн ажил, ямарваа нэгэн өөр юм хүний юмн дотор суулгаагүй. Өөрийнхөө хайр дотор суулгасан. Тэгээ бид нар үндэслэж суурлаад ямар ч салхи шуурга болсон бид нар ундаггүй ерөөсөө. Яана унлаа гингүүд буцаал босоод ирдэг.
Тэр хайрын дотор бид нар үндэслэж суулгагдсан учраас бид нар ерөөсөө ялагддаггүй, бид нар ерөөсөө бууж өгдөггүй, бид нар юу ч байсан даваад яваад идэг. Юу ч байсан хийгээл яваад идэг. Тийм учраас үнэхээр шийдэмгээ байдаг. Тэгээ би бүр үнэхээр би байшин баримаар санагдсан. Надаа ийм бодол орж ирсэн л да. Өгшөө чи өөрөө байшиг дуусгачаач гэж. Энэ угаасаа дуусна би мэдж байгаа. Ёор тэрэнд нэг санаа зовоодох юм алга. Та ч гэсэн над руу тийм бодлоор бити яриарэ. Би харин би та нарт ороод суугаад баярладаг тийм байшин барьж өгөхийг үнэхээр хүсэж байна. Энийний төлөө би үнэхээр одоо ухаанснаа уралдуулах болно. Би хэлж штэ. Та нар мөнгө өгнө үү байна надад хамаагүй. Намайг дэмжнэ үү байна хамаагүй. Би барин та нар ирээд цуглуул хамтдаа баярлж болж байна. Харин биднэрт илүү их зүйл байгаа. Бидэнд илүү хэмжүүр байгаа. Бидэнд бүх юм байгаа. Бидэнд байхгүй юу ч үлдээгээгүй тэр. Бидэнд хайр байгаа. Харин тэр хайраар би баримаар байна. Энэ Эфес сүмийнхэнд Паул штэ. Хайр дотор үндэслэгдсэн бөгөөд та нар тэрхүү хайрын ямар өндөр, өргөн, урт, гүн болохыг бүх ариун хүмүүсийн хамт ойлгосоо гэж би эцгийн өмнө өвдөх сүгдөөд гуйж байна гэж залбирсан ба. Тэгвэл яг энэ Эфес сүм хайраа гээсэн гэд илчилт номон дээр зэмлүүлж байгаа. Та нар бүх юмыг аягуулсаа хийдэг, та нар маш их итгэлтэй, та нар үнэхээр тасарсан ажилдаг. Гэхдээ та нарын эсрэг надад нэг зүйл байна. Та нар хайраа гээсэн. Одоо хайрлууга буцаж оч. Эсбөгөөс би очиод дэнлүүний чин суурийг хөдлөх болно. Бурхан хайргүй юу ч тэр тоож харж үзэхгүй. Паул бүр хэлсэн ш. Би бүр тэнгэр элчийн дуугаар яриад ч надад хайр байхгүй бол нэг Библиэд нэг орчуулган дээр чахарсан хаалгыг байн нээж байгаа юм шиг тийм чиртэй авиал надаас гарах болно гэж. Тэгэхээр хайргүй бол тэгэл юу ч байхгүй. Дагалдагч бэлдэнэ гэдэг бол энэ хайр дотор л явагдана. Гэхдээ харамсалтай тэр хайрын тухай твич яриаггүй тэнд. Бид гайхаад байсан. Хайр байхгүй яаж энийг хийх гээд байгаа юм бэ? Хайр байхгүйгээр бид нар хүүхдүүдээ хайртай учраас бид нар тэднийг өсгөдөө шүү дээ. Түүнээс надад медаль өгдөг учраас би 5 хүүхд гаргаагүй. Би зүгээр л хайртай чинь махнаас маань тасарсан учраас хайрладаг бид нар. Бид нар зовж хамтдаа урагшилдаг учраас бид нар бие биенийг хайрладаг. Тэгэд энэ хайр бидний бүх юмны гол холбоос нь гэж байгаа байхгүй юу? Гэтэл Эфес сүм хайраа гээсэн байсан. Илчилт номон дээр Бурхан тэднийг та нар одоо юу ч хайраар хийхэ болжээ. Та нар агуу итгэлтэй байна. Та нар агуу үлсийг бүтээж байна. Гэхдээ та нарт ямар ч хайр алга байна гэсэн. Тэгэхээр манайхаа бид нар чаддаг юм а хий. Бурхан чаддаг юм а хийн. Тэр бидний дотор Иохан номын 14 дээр хэлсэнчлэн хэрэг хүн намайг хайрлаад хүн хэрэг миний үгийг дуулууртай дагвал би аавтайгаа хамт тэр хүн рүү очиод тэр хүний дотор амьдрах гэрээ барьж байгуулна гэсэн. Бурхан бидний дотор гэр орноо байгуулж байна. Тэр чинь бүр мастер барилгачин. Тийм болохоор би зүгээр л заацц. Яг мэдээж энийг хараад яриул хүмүүс ойлгох юм ойлгохгүй би мэдэхгүй. Ямар ч байсан тэнд хідэн үгээ холбоод хэлсэн байгаа. Харь гаригийн сонсогч нь ч хамаа байхгүй хэлсэн байгаа. Ийм юм үргэлжлүүлээд цаашаа явагдана. Тэгэхгүй бол Монголын сүм чуулган нэрээ Христийн амьгуун улмаас ариун сүнсний оролцоогүйгийнхаа улмаас мөхөл болно. Зайлуулагдах болно. Суураараа ганхах болно. Хин үлдэхийн тэр нь л үлдэх болно. Тэгээ та бодоор аль нь амархан байна? Бид нар хизээч хүний дотор орогнох орон байр барьж чадахгүй. Чадахгүй шүү дээ бид нар. Бид нар хүнийг сайн итгэж болгож чадахгүй. Бид нар хүнийг ялгуулсан болгож чадахгүй. Чинээ энд 1000 орилоод. Харин бид нар ярихад ариун сүнс очиод тэр үгээр тэр хүнийхээ дотор орон гэрээ байгуулж чадна. Сүнс ба үгийн хоршсон ажлын үр дүнд та хоёроор Бурханы амьдардаг гэр нь болоод баригдаж байгаа. Харагдаж байгаа байшин барих бол үнэхээр асуудал биш юм байл. Газар нь байлаа. Зүгээр хүмүүс бүр зүгээр л яаж тэн дээр байшингаа барьдаг юм байна. Би болохоор зэрэг
надад өштэй эсэргээр бараг байсан байхгүй юу. Бараг л ёо бурхан минь би сүмийн барилга барина гэсэнд орол би зөвхөн хүний дотор байшин барина гэвэл би бүр айгүй итгээд байна. Аргагүй шүү дээ. Бурхан улаанцаа миний дотор хийж байгаа юм чинь. Харин би одоо энэ бяцхан илгээлтээр яваад би юу гэж бодсон бэ гэхээр эн чинь ерөөсөө л амар амарх юм шүү дээ. Ятаа зөхөөд байх юм алга. Одоо асуудал юу вэ гэхээр тэр сүмийг хэн дүүргэх юм? Хэн тэрийг дүүргэх юм бэ? Хиний алдар тэрийг дүүргэх юм бэ? Хиний алдар дүүрэн байвал тэнд дотор байгаа хүмүүс нь суг үсэх юм бэ? Хиний алдар дүүрэн байвал тэнд байгаа хүмүүс үйлчилж чадахгүй унах юм бэ? Энэ л асуудал болоод байна. Харин бид нар сүмийнхаа барилгыг барихад энд байгаа бурхан тэнд байхгүй гэж юу? Тэр бурхан байхгүй гэж юу? Биднэрт ямар ч яана бид нар ийм байшин барьчлаа та байхгүй бол яана гэж санаа зовхон байхгүй. Учир нь бид нар түүнтэй хамт амьдардаг хүмүүс. Бид нар цаашдаач амьдрсаар байх болно. Цаашдаач бид нар үргэлж гараараасаа хөтлөлцөөд явсаар байх болно. Аава би таны Монгол чуулган дотор хийж байгаа ажлуудыг өрөөж байна. Харагдахгүй ажлууд. Үнэхээр бид нар бичээд ингээ хүмүүст гаргаад харуулъя гэсэн ч биднэрт бичих юм байхгүй. Яагаад гэвэл ариун сүнс та үүнийг хийж байгаа. Гэтэ тааны харагддаг болгоно. Та харагдахуйц болгоно. Бидний охид хүүгүүд Монголын өнцөг булан бүрлүү явна дэргөө. Бидний охид хүүгүүд үндэстэнгүүд рүү явна. Бид нар үндэстнийг дагалдуулж байсан бол үндэстнүүдийг дагалдуулах болно аава. Гэтэ хамгийн гол нь энэ суур бүхий үдсгэлэнтэй гайхалтай барилга бидний дотор баригдах ёстой юм аа. Бид та үргэлжлүүлэн бариараа аава. Та бидэнд сүнсний бүх зэмсгүүдийг өгсөн. Одоо тэрийг бүр хэрглэж амьдэрдэг. Өдөр тутмынхаа амьдрал дээр асуудлуудаа, өвчин, зовлон, өөр зээл, санхүүгийн бүхий л асуудал, харилцааны хямралуудаа бид нар ялгууснаар ялан явсараа байтал бид нар төлөвшсөн, ялгуусан, тулаанд бэлэн яг тэр Ромын цэрэг шиг тэр итгэгч нар болж гарч ирэх юм аа. Таны бидний дотор хийсэн ажил ганхаж нурж унахгүй. Ямар ч гал усан дундуур гарсан таны бидний дотор хийсэн барилга нурж унахгүй юм аа. Гадна баригдсан барилгууд нурж болно. Бид нар барьчих болно. Эсвэл бид нар барьж байхдаа бүтлгүүтчих болно. Энэ тийм чухал биш. Гэхдээ аава та мэднэ бид нар зохистой гэдгийг та мэднэ. Та биднийг зохистой болгосон. Бид нар үнэхээр өөрийн гэсэн байраа барихыг хүсэж байна аава. Үнэхээр хүсэж байна. Бид нар зохистой, та бас зохистой. Та бидний дотор ажилдаг учраас зохистой. Зоригтойгоор бид нар танд энэ хүсэлтэд өргөж байна аава. Дотоод гадаад энэ гайхалтай ажлыг агуу архитекторч би танд өргөж байна. Тэгээ үнэхээр нэг дээр нэмэх нь 1:28 биш. Харин хүн Христ дотор өсөөд өөрийгөө угаасаа бурхантай хүнийг үржүүлэх чадвартай байхаар бүтээсэн. Бид нар нэг байтугай үржих болно аваа. Бид нар нэг байтугай үржих болно. Бидний хүүхдүүд бидний замаар явах болно. Бидний сүнслэг хүүхдүүд бидний замаар явах болно. Юу нэг дээр нэмэх нь 1, юу 28. Бид нар эзэн Есүс Христийг ирэх өдрийг хүртэл бид нар хийх ёстойгоо хийн, үржих ёстой бол үржин. Тэнгэрийн далайн эсэш ирэх олон болсон байх болно. Танда баярлалаа мөнхий аава. Та хийх ёстойгоо хийж байна. Харин бид нар өөрсдийнхөө хийх ёстой зүйл дээр анхаарлаа хандуулад хийя. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен.